Өнөөдөр даваа гараг Улаанбаатарт 21 цаг болсон байна. Цензургүй яриа нэвтрүүлэг эхлэхэд бэлэн боллоо. Манай өнөөдрийн зочноор хүн бол өөрийн нутагт хагас жаргаж өөрийн нутагтаа бүтэн жаргадаг гэдгийг ойлгох ёстой. Хөрөндөө та хайртай юу? Гэхдээ та ямар сонирм асуулт юм бэ? Өрийн далбаа хүний газар хийж яхахыг хараад дил нулимс гардаг. Эх орныхоо төлөө хийж байгаа өчүүх хүн бас нэг хэсэг юм болов уу гэж одоо би боддоо шүү дээ. 100 грамм авчихсан. Боловсрол гэдэг бол зүйл бол зөвхөн мэрэгжил эзэмшигтэй технэр хэмжигдэхгүй. Бурхан бүгд та хүмүүсийг яаж авардаг вэ? Гараараа авардаг юм а гэж үгд. Айц тавиад аварчихгүй гэсэн. Муу юм хийчлээ. Улам муу болт юм бэл. Хинэж таних санжийн баярлага. 2 жил болоод ажиллах гэж байгаа хүнтэй хэн өрсөлдөх? Сонгол монголч байхгүй. Зэртэн ордгоо. хідв. Наадах чинь өсрэл 500 үстэй. Зарим шүүгчийн данс нь сая доллар байсан шүү дээ. Манай улсын хүндэт авилгачтай явах газаргүй болсон. Энэ авилгатай тэмцэн гэдэг чинь мөнгөтэй үнэтэй тэмцэж байгаа юм. Гэхдээ бид нар хизээж бизнес, хувийн бизнес аж ахуй ажил хийж байгааг юм. Орой минь үзэгчтэй өнөөдөр даваа гараг Улаанбаатарт 21 цаг болсон байна. Цензургүй яриа нэвтрүүлэг эхлэхэд бэлэн боллоо. За манай өнөөдрийн зочныг Иргэн Батүлзий гэдэг танд орой минь төргий. За 2016 оны 8 сарын 5-ны өдөр Төв аймгийн Аргалант сумын хөшөөтийн 2 дугаар багийн нутаг дэвсгэрт автомашины ослоор нэг гэр бүлийн 7 хүн газар дээрээ амиа алдсан аимшигтэй хэрэг гарч монголчуудыг зочролд оруулсан. За үүнээс хойш 2 жил өнгөрсөн. Энэ хооронд харамсалтай нь энэ хэргийг Төв аймгийн прокурор 3 дахь удаага хэрэгсэхгүй болгоод байгаа. Тэгээ энэ талаар бид ярилцахаар хохирогч Батүлзий гог студид урьж ирүүлсэн. За нэвтрүүлэг битүүрийн ярилцлага эхлэхийн өмнө манай редактор Пунсал Дулмын бэлтгэсэн нэгэн жижигхэн бичлэгийг үзүүлчихэд тэгэд хоёлаа ярилцлаганд орё доо. Яг одоогоос 2 жилийн өмнө буюу 16 оны 8 сарын 5-ны өдөр болсон ослыг та яг хизэн мэдсэн бэ? Би 16 оны 8 сарын 5-ны автын ослыг нэг 9 цаг өнгөрж явахад надад манай том хүргэн уцаар хэлсэн. Ээжээ пүсээ жоохон нэг машинтай шүрэгч гинэ. Тэгтээ гайгүй гэж хэлээд уцаа тасалсан. Тэр гэртээ урд гэртээ байжсэн чинь дүүгийн хүүхдээ орж ирсэн. Хаалга тогшоо. Тэгээд яасан бэ гэсэн чинь юу болов гэсэн чинь пүсээ ихч машинтай шүрэгч гинэ. Таныг хүрээд ир гинэ дуудлаа гэсэн. Тэгэл би наашаага явж исэн чинь орбит дөхөөд ирсэн чинь орбит руу явахгүй эмэйлт рүү тийшээ явна тийшээ хүрээд ир гэж. Гэхдээ энэ одоо яаж байгаа юм болоо тийм л зүрхий болсон багт. Тэгээд дотроо бас нэг жаахан юм бодоод тэгээд машинтай явсан усууд одоо яг хуу саад тэр болоод яг хуу гэж бодоод дотрооч бас нэг бэртчтэй гэж бодсон. Арай өнгөрчнө гэж бодоогүй өдрийгээ. Тэгээд дөхөж очиж явсан чинь ийм уу гэж цөмөр ийм уу гэж над ийм гаргаж өгөө зүрхний ийм уу гэж даралтны ийм уу гэж болох. Тэгээд оо гэхээр хүмүүстэй зөрөөд явах уу гэж одоо би баахан над ийм өгвөл тэгэл очоод ингэсэн чинь нэг амар гэрэл мэрэлтэй юм. Тэгэл нэг орой би тэг чинь нэг 11 эмгийн үед очсон байх л гэж бодчих. Эмнэлгийн машин дотор хүн байна уу? Эмнэлгийн машин руу яв хүн байна уу гэсэн чинь манай ах тэгсэн байхгүй. Бүх юм дууссан. Одоо бүн байхгүй. Тэгж хэлсэн. Тэгэл би мэдхгүй. Нэг мэдсэн өглөө гэртэл ирчихсэн. Манай хүргэний хаав ээж хоёр нь манай худууд энэ байна. Хот ингээд байж гин. Тэгээд манай охин энэ байна. Тэгээд охины одоо хүргэний 2 хүүхэд. Манай хүргэний 2 хүүхэд. Том нь жижиг нь бага нь тэр байна. Энэ 4 настай тэр 3 настай. Тэгээд
уг нь жилийн жилтэл явдгийг, байнгал явдгийг, өвөлч явдгийг, цагаан сарын шиний нэгэнт явцгаачдгийг дандаа л явд. Тэр охин чинь манай худын охин байгаа юм. Тэгээд тэр 3 сартаа манцууд хүүхэд тэр охин тэр ингээд ер нь л нэг ёсны салгаад үсгэд 3 гэр бүл. Аваад үсгэд 1 гэр бүл байхгүй энэ усууд чинь. Аав ээж нь хүүхдүүдэд дагуулж л явахгүй. Би тэгээд 3 гэр бүл гэж ярьдгүй байхгүй. Би 1 гэр бүлийн хүмүүсгээр. Цагдаагийн хүмүүс одоо би сая нэг арай чамаа нөгөө хохирогчоор надыг оруулахад та ганцхан охин дээр хохирогчоор ороороо гэсэн. Би тэгээд гайхчихсан. Би тэгээд тэр тийг хэлж байгаа хүмүүсийн урдаас би юм хэлээд яах вэ? Маргаад яах вэ? Зүрхээ чичрүүлээд шалгандаг, чичирдэг би бүрстэ тэр тэнд очиод байдаг. Хүчээ бараал гарч ирдэг. Тэгэл гарч ирэл баах юм уужил очдөг. Би нэг ч юм уудаггүй. Би нэг ч эмнэлэгт хэвддэггүй. Би бүр хэлэх үг болтохгүй юм бүр ингээл бодохоор л өстой нэр дээшээ тэнгэр доошо газар хатуу гихчээр энэ хүмүүсийг нэг миний өр сэтгэлийг зөөлөдлөөд өгөөч. Энэ хүмүүсийг ирээд уучлалт гуугаач. Би тэгж л хэлнэ. Би энэ хүмүүс ирээд уучлаараа ийм боллоо ингэчлээ. Би ингэсэн бол хаалган дээр ирээд хаалга зөхөд ингэсэн бол би өдөөд би ингэж явахгүй штэ. За ийм хэрэг болсон. Харамсалтай нь энэ хэрэг одоо 3 дахь удаага Төв аймгийн прокурор дээр хэрэгсэхгүй болоод байгаа шүү дээ. Тэгэхээр энэ хэрэгт одоо хэнийг буруутай гэж үзээд байгаа? Энэ хэрэгт 16 оны одоо 8 сарын 5-нд болсон хэрэгт манай өнгөрдөг охины юм буруутай гэж үзэж байна. Манай өнгөрдөг охинд хэрэг нээгээд нас орсон охинд минь хэрэг нээгээд 2 жил явж байна. Тэгээд би одоо өөрөө сайн мэдэхгүй байна. Энэ одоо өнгөрсөн хүнд одоо хэрэг нээгээд явдгийм болов одоо яадгийм бол би бол гайхаж чинь өөрөө их хүний хувьд бол одоо өнгөрсөн хүүхдээ би нэг хэрэг нээлгээд тэгвэл хэрэг нээгээд ингээд явж байгаа бол тэгвэл одоо өнгөрсөн хүнийг бүр ингээд ялчихгүй яасан тийм ээ тэгжил бодож байна. Ер нь л шууд яригдیں۔ Төв аймгийн цагтаа прокурорын газар манай хэрэг дээр одоо 2 жил ажилласан байгаа. Тэгэхэд одоо ийм 3 удаа хаасан байдгийг. Одоо 3 удаа хааж байгаа байхгүй юу? Хэрэг аваад одоо 2016 оны 3 сард хаасан инхмаа прокурор, 2016 оны 6 сард Эрхэнбаяр прокурор хаасан. Одоо 2018 оны 8 сарын 9-нд Ууган цэцэг прокурор хааж байна. Ууган цэцэг нь оюун цэцэг прокурор. Ууган цэцэг нь. За тэгэхээр энд прокурорын одоо хэрэгсэхгүй болсон 3 тогтоол надад байна л да. Гэхдээ хоёулаа энэс өмнө одоо үзэгчтэй ойлгомжтой болгохын тулд зарим нэг асуудлыг тодруулж ярилцах хэрэгтэй. За нэг гэр бүлийн 7 хүн ингээд ослоор газар дээр нас урлаа гэдэг аимшигтай мэдээлэл цоцогдсон. За энэ хэргийг үйлдэлсэн байж болох үс осолд оруулсан жолоочийг 90 сурвалжилж байна гэд улс даяар зарласан. Тэр хүн 1 жилийн дараа баригдсан гэж сонссон. Үнэн үү? Тэр хин гэж хүн байсан юм бэ? Тэр нэг ОНС 8558 гэсэн дугаартаа өө цэцэг шагдар гэсэн шижигтэй одоо ингээд хэргийн газраас зогтсон байдгийг. Манай хүүхдийг нэгдүгээр игнэгээр явж хат одоо ар хангаа хашаад сумаас Улаанбаатар хот руугаа ирж байгаа шүү дээ. Манай охин чинь нэгдүгээр игнэгээр 4 урсгалтай зам байгаа юм. Тэрний 2 дугаар игнэгээр тэр өө цэцэг шагдар явж исэн байгаа юм. Тэгээд явж ирснээр манай хүүхдээ зэрэгчиж ирснээр баруун гар тал руугаа ингээд хамрын шүрхэн шахаад тэр улаан тоосгон байшингийн найр ширээ авдаг тоосгон байшингийн урдд зогсоод тэгээд тэр цэцэг шагдар чинь зогсонгууд нөгөө манай машин ийшээ өнгөрөөд аргагүй байдалд орсон машиныг одоо Улаанбаатараас гарч яваа зүүн баруун тишээ гарч яваа 200 урсгалаас гэсэн 200 Баатар сүрэн гэдэг жолооч одоо замын хой тал руу авч гисэн байдгийг маш их хурдтай одоо араас нь явж исэн гэрч 120 цагийн 120 милийн хурдтай явсан гэж гэрчилсэн байдгийм байлээ хэргийн материал дээр. Тэгээд тэр цэцэг шагдрыг тэр яг шахаад ингээд шахаад тэр улаан тоосгон байшингийн уртад зогсож явахт
урталт яг зогсонгууд тэр нөгөө харсан гэрч байгаа юм тий. Харж исэн гэрч яг шахаад ингээд зогсож явах нь яг би хоёр нүдээр харж исэн гэрч хэргийн газар дээр байна шүү дээ тэр гэрч чинь тэг чин тэр нөгөө цэцэг шадрын ихнэр нь бууж ирээд чамайг хэрэггүйгээд байсан биз хэрэггүй гэсэн биздээ хүн амьтаа алаа хийчлаа гэд ингээд орилож чарлаад исэн. Нөгөө гэрч очоод та арьс өгөх гэсэн юм уу маах өгөх гэсэн юм уу гэсэн чи үгүй юу ч өгөхгүй. Тэгээ яаж байгаа юм бэ та амтны үрсад алаа хийчлаа шүү дээ. Хүүхэд битээ байгаасаа гэд. Тэгээд ингээд чэйз рүү ингээд цогсон гэж байгаа байхгүй юу? Имэйлд орчимд болсон шүү дээ тий. Тэгээд тэр цэцэг шагдар тэр нөгөө замын тэр манай хүүхдийн машин пүрүстэй манай хүүхд чинь тэр пүрүс дээр гүгэд отсон гэж очиод туслах шиг тусласан юм уу жоохон байж байгаа туслах шиг болсон гэж гэрч тэгдэг юм байлээ. Тэгээд хитрхи гал гараад нилээ их дүрлцээд унахаар нь тэр зүгтад явсан байсан. Замын уршигаа даваад. Тэгээд тэрнээс хойш тэр хүнийг 90 сурвалжилсан тийм ээ. 90 сурвалжилсан. 90 сурвалжлаад тэр одоо тэр өдрөөс нь одоо тэр өдрөө нь тэр гэрч тэгж юу яхад ууган цэцэг паркор ууган цэцэг байцаагч энэ хэрэг дээр ажилласан байгаа юм. За энэ ууган цэцэг байцаагч одоо ингээд нөгөөдгийн машин шахсан гэдгийг одоо тэр гэрчийг эхэлж тэр хэргийн газар байцаалт авсан байдгийг. Тэгээд байцаалт аваад тэгээд тэр орой одоо энэ хэрэг дээр одоо замын цагдаагийн 3 дугаар хэсгийн баг бүрэлдэхүүнөд ажилласан байгаа шүү дээ. За тэгэхээр хоёлаа ингээ за хохирогч нарын те 7 хүн сууж явсан машин 1-р игнэгээр явж байсан. Цэцэг шагдар гэдэг ланттай жолооч 2-р игнэгээр явж байсан. Хот руу явж байсан тийм үү? Гүйцэж төрүүлсэн машин одоо эсрэг урсгал руугаа өнхөрж орсон. Тэгэл эсрэг урсгалаас ирж байсан ланд машинд мөргүүлээд тэгээ бүр цаашаа ингээд шидэгдээд хурд хүч нь нөгөөдгөө одоо маш их хүчтэй шидэгдсэн байгаа ингээд овоолаа хийцэн байгаа байхгүй юу ингээд тэгээд тэрнээсээ бол гал гарсан. Тэгээд амьд хүмүүс ингээд ойролдоод амь дээр шатсан байгаа. Тэгэхээр одоо ингээ хоёулаа үзэгчдэд ойлгомжтой болохын өмнөөс нэг нэвтрүүлэгт хэрэгэлсэн графикийг бид нар авчирсан байгаа. За энэ дээр яг машин яаж осол болсон байж болох уу гэдэг графикаар үзүүлсэн байгаа. За график өгч. За ингээд яг л ийм л юм болсон юм. За ингээд яг 2 дугаар игнэнээс орж ирж байна тий. За 2 дугаар игнэнээс орж ирлээ. Өмнөр нь ороод тэгэнгუთ эсрэг урсгалаас ланд мөргсөн гэдэг шүү дээ. За тэр. За ийм осол болсон гэдэг байгаа. Тэгээд бид нэр тухайн газар бас яг тэр хэрэг болсон газар дээр очиод гэрчээ этгээдээс нэг жижигхэн ярилцлага авсан байгаа. Тэрийг бас үзвэл. Сарлж ирсэн. Тэгшээ ярьсан. Тэгээд шууд ингээл нөгөө шахаж орж ирээл нөгөө пүрүс нонголцоор ийшээ өнкрөөд тэгээ урсгал сөрөөд нөгөө урсгал сөрсөн жиптэйгээ мөргөлдөө цаашаа жалгараа унсан. Тэгэл оглоо тэгэл шатаал тэгэл ястаа. Пүрүсийг шахаж орж ирсэн жип хэр хурдтай явж ирсэн бэ? Ер нь л амар хурдтай явж ирсэн. Амар хурдтай яваад тэгэл манай байшин руу урд очиж зогссон. Ховд энд камер байсан уу? Камер байгаагүй. Нодлонгоос тавигдсан. Та тэр жолооч нартай уулзсан. Уулзсан. Ард нь нэг том охин явж исэн. Тэгээд чи ихнэр нь тэгэл уйлал исэн, амар уйлал исэн. Тэгэл чи яаж байгаа юм бэ гэж нөхрөө бас загнадсан. Тэгэл би очивол та хүн алчлаа штэ та ямар балан юм максан чинь тэгэл тэр ах нэлээ шоконд орцсон. Тэгэл юу тэр машин руугүй пүрүс рүүгүй гэл явсан шин. Тэгээд очиод аврах гэж нэлээ үтсэн. Тэгээд бүр нэлээ шатаад нөгөө хүмүүс нь тэгээд бүр болохоо исэн чинь машинаас угаал тэгэл иш уул даваал явсан шин. Хашаа тороод одоо ингэж яваад тэгээд яг тэр замаар л тэр замаар нэг нодлон 2 жил юм явдгүйсэн. Одоо энэ жилээс л машинууд амар яваад байгаа. Хүмүүс ерөн бичлэг амар зогсоо зайгүй бараг 300 машин зогссон гэж хүмүүс яриад байгаа байхгүй манай их хүртэл 300 машин бараг энэ чинь зогссон. Тэгээл ингээл хүмүүс бичлэг ерөө хийжсэн. Ерөн гэхдээ замир нэгэн фейс дээр тавигдсан мэн гэсэн. Яг олон нийтийн юун дээр тавигдаг болохоор л сайн мэддэхгүй байх. Ер нь манай нэг найз охин хэлжсэн. Гэхдээ яг аль юу ямар нэртэй хүн байсан гэсэн гэдгийг нь асуугаагүй.
За ингээд Prus маркийн машиныг осолд оруулж болох хуйцаар шахсан машин бол 85 58 ОНС дугаартай, улсын бүртгэлийн дугаартай зэцэг шагдар гэдэг хүн жолоодож явсан гэж байгаа. За энэ хүн бүхэл бүтэн 1 жилийн турш 90 сурвалжлагдсан тийм ээ. Тэгсэн. 90 сурвалжлагдаад олсныхоо дараа энэ хүн замын хөдөлгөөний дүрм огт зөрчөөгүй гэдэг одоо энэ прокурорын хэрэгсгүй болгох тогтоол дотор байна л да. Энэ хараа улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч зэцэг шагдар нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн залд зөрчөөгүй байна. Уг зам тээврийн осолд нөлөөгүй гэж үзв. Тэгээд цэцэг шагдар нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 2-ын 3, 7, 10 дугаар зүйл заасан заалтыг зөрчсөн үйлдэл тогтоогдохгүй байна гэд ингээд прокурор дээр ийм одоо тогтоол гаргаад хэрэгсгүй болгочихжээ хэргийг. Тэгэхээр бүтэн 1 жилийн дотор 90 сурвалжилж байхдаа та нарт ямар нэгэн байдлаар мэдэгдэжсэн үү? Бид нар одоо ингэж хайж байна, тэнд ингэж явж байна гэж цагдаагийн байгууллагаас яг хоо нөгөө хөдөө орон нутг руу одоо хүсэлт өгөөд хайж ийн гэсэн. Миний бодлоор бол одоо энэ камер маамрыг ер нь их шүүгөөг байдгийг. Камерууд нь одоо дандаа дутуу. Би бол одоо энэ хэргийн газар одоо машин зогтсон гэж байна шүү дээ тэр өдөр. Тэгэхээр чинь одоо энэ цагдаагийн бие бүрэлдэхүүн 3 дугаар хэсгийн жижигэрэн бие бүрэлдэхүүн оцмон сонгоо айрхан дүргийн. Тэгээд эднэр одоо араас нь ч бас тэр уулд аваад явсан гэхэд тэр гом сүрэмжав гэж цагтаа явсан байдгийг. Тэгээд нэг машин олж ирсэн байдгийг. Тэгээд тэрийг хэргийн материалч бас хийгээгүй л гэдгээ ижлэхэн өнгөтэй машин авчраа тэгээд хэргийн материалч бүрдүүлээг байдг юм байлээ. Монгол улсын замын хөдөлгөөнд оролцож байгаа машинууд бол маш их олон камерт одоо бол Монгол улс өмнөшгөө биш болсон маш олон камер тавьсан. Дээрээс нь бүртгэлийн сан гэж бол одоо мундаг зүйл байгаа сэр дугаараар. Гэтэл сэр дугаар нь байгаа эзэмшигчийн нэр байгаа ийм машиныг бүтэн 1 жил хайгаад олдгүй ийм цагдаагийн байгууллагын ажилчид байгаад байгаа байхгүй юу. Тэгэд энэ дэр бас нэг сони юм би үзэгчдэд үзүүлмээр байна. За талигаач дээр эрэг үүсгэсэн байна. Энд пүрэв сүрэн гэвчсэн. Пүрэв сайхан тийм үү нэр нь. Пүрэв сүрэн 2016 оны 8 дугаар сарын 5-ны өдрийн 20 цаг 10 минутын орчим Төв аймгийн Аргалан сумын Хөшөөтийн 2 дугаар багийн нутаг Хүй 7 худаг гэх газарт 7240 ÖBÜ улсын дугаартай Toyota Prius 20 машиныг ингэж жолоодож явсан. Явхдаа Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 8 дугаар бүлгийн 8-ын 4-ийн эсрэг хөдөлгөөнтэй дөрв буюу түүнээс олон игнэгээр зорчдог замд эсрэг урсгал сүрхийг хориглоно. Мөн дүрмийн 9-р бүлгийн 9-2 жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсох арга хэмжээ авна гэд. Ингээд одоо нөгөө нас орсон эмэгтэй дээр эрэг үүсгээд эсрэг урсгалаас орж ирж уг машиныг мөргсөн Баатар сүрэн одоо ховрогчор тогтоцсон байгаа. Манай прокурор цагдаагийн байгууллага яг ингэж ажилладаг. Нэртэйгээр нь таны түрүүний хэлснээр нас орсон хүнд ял эрүүгүй ял өгөөд одоо өдөр шорон төрөх тогтоолоо танилцуулчмаар байгаад байгаа юм л да. Тэгээд энэ дээр ингээд хохирогч эмэгтэйг болохоор нас орсон хүн дээр эрүүг үүсгчээд 90 сурвалжилжсэн жолоочийг олцоод хэрэгт ямарч юугүй хамааралгүй гэд ингээд тогтооцсон хэрэгсгүй болгоцсон байна. За энэ дээр би нэг зүйлийг гайхаад байна. За хэргийн бол хамгийн гол шалгах процедур нь хаанаас эхэлдэг гэхээр хэрэг бүртгэлт мөрдөн байцаалтаас эхэлдэг. Хэргийн газар ирж шалгасан хүнээс маш их шалтгаалдаг. Гэтэл та эртээ Твлийн бахурал дээр ярьжсэн. Ууган цэцэг гэдэг байцаагч одоо энэ хэрэгт маш хайхрамжгүй хандсан. Энэ хүнийг бүр ингээд арга хэмжээ аваа гэсэн цагдаагийн байгууллагын бүр дүгнэлт хүртэл гарсан гэж. Тэр ямар учиртай юм? Энэ ууган цэцэг байцаагч ер нь санаа сэтгэл гаргаж ажиллаагүй энэ хэргийн материалыг дутуу дулууг бүрдүүлсэн гэж би ингэж харж байгаа байхгүй юу. Тэгээд цагдаагийн байгууллага нь бас энийг олон зүйлээр зөрчсөн хийх ёстой ажлаа хийгээгүй нэ гэд ингээд цалингийн нөгөө 2 сарын 20-гаар цалингийн торгуул тавьсан байдаг. Тэгээд тэр нь бас авагдаагүй торгуул нь одоо надад одоо ингэж одоо торгуул одоо энэ ууган цэцгийг ингэж одоо торглоо гэсэн бичиг баримт хийж өгч штэ. Долгор сүрэн гэдэг цагдаа. Тэгэхэд энэ нь одоо нийслэлийн цагдаагийн газраас торгуулаагүй байх гэд одоо шийтгэл оногдуулаагүй байх гэд гараад ирдэг. За тэр энэ байна л да.
2017 оны 2 дугаар сарын 22-ны өдөр цагдаагийн ерөнхий газар мөрдөн байцаах газар гэж байгаа. За тэр 3 дугаар хэлцээний дараа пүрс үх гэдэг хүнд явуулсан байна л да. Энэ дээр их ноцтой юм байна үзэгчтэй. Ууган цэцгэн заяа. Мөрдөн байцаагчийн даалгаврын дагуу хийгдсэн ажиллагааг авч хэрэгт хавсаргаагүй. Гэрчийн мэдүүлгээр хэргийн газраас зугтсан гих уг автомашины араас холбогдох албан хаагчдыг шуурхаа явуулаагүй. Төв аймгийн Лүн сумын автозамын камерыг нэн даруй шалгаагүй. 21 хоногийн дараа шалгасан боловч шалгасан тухайн материалыг хэрэгт оруулаагүй. Камер ажиллаагүй талаар холбогдох иргэдээс мэдүүлэг тайлбар аваагүй. Хэрэгт олон хоногоор ажиллагаа хийгээгүй. Гэр бүлийн олон хүн амь насаа хохирсон ноцтой эрүүгийн хэрэгт санал санаачлаггүй ажилласан тогтоогдож байна гэд мэргэжлийн байгууллага нь дүгнэлтээ гаргаад тэгтээ цалинг 2 сар хүртэл 20%-аар одоо торгоо гэсэн юм бичгийг явуулсан байна л да. Энэ бол 17 оны 2 сарын 22-ны өдрийн бичиг тийм үү. За дараагийнх нь болохоор ингээд энэ альгэрмаа гэж химбэ. Сонгон хайрхан дүргийн танаа охин. Энэ альгэрмаад ингээд шийтгэл авсан байна гэд мөрдөн шалгах хэлцээний дарга цагдаагийн дэд туранда Насанбат гэдэг хүн ийм тайлбар ирүүлсэн байна тий. За гэтэл дараа нь өгөөгүй. Арга хэмжээ аваагүй гэсэн тогтоолыг өгсөн байдаг цагдаа гэсэн. Дэлгэцэндээ өгчөхдөө. За дэлгэцэнд өгсөн байгаа. Ийм юм өгсөн байдаг. Тэгэхээр эндээс би зүгээр сэтгүүлч хүнийхээ хувьд харахад угаасаа энэ нэг гэр бүлийн 7 хүн нас барсан хэрэг дээр цагдаагийнхэн ч ажиллаагүй, прокурорынхэн ч ажиллаагүй юм шиг биш. Тий, ажиллаагүй. Тэгээ та энэ талаар прокурорд очиж гомдол мэдүүлдэг үү? Мэдүүлдэг штэ. Тэгэхээр тантай яаж харьцдаг вэ? Мэдүүлдэг. Би одоо энэ прокурорд энэ хэргийг хаалаа гэд очиод юу харчаад тэр нөгөө инхмэ прокурор хаачаад одоо хэргийг нь хаалаа гэд над руу манай охин л уцаар ирсэн. Тэгээ бид хоёр очсон чинь юу гэртээ очиод уушчих энийг энэ дээр гарын үсэг зурчих гэртээ очиод уушчих гэсэн тийм юу толгой шаардсан тийм хэлэлц зогсож байгаа. Энэ коридор танилцуулж таныг гэл. Тэгэл өрөөнд нь орохоор тэр өрөөнд орохоор давчтаад байна. Хохирогч нь л бай. Бусд нь гарцгаа гэл ингээл тийж. Тийм ёс зүгүүл харьцдаг шүү дээ надад. Би маш их гомдож чинь харамсаж чинь өчнөө олон хүүхд өөрөө удмаа ингээд дуусгачаад тэр худууд модууд би өөрөөсөө энэ бүхэл бүтэн 7 хүний амь насны төлөө өнөөдөр цагдаагийн байгууллага, прокурорын байгууллагуудаа үнэн шударгаар нь ажиллаж өгөхгүй байх гэж бодож чинь гомдож чинь би. Та хэвлэлийн байгууллага дээр хэлжсэн прокурор тантай зөв бус харьцаж өрөөнөөсөө хөөж гаргасан, таны биед хүрсэн, хил амаар доромжилсан гэдэг энэ ямар прокурор яасан юм бэ? Энэ одоо би нөгөө сая нөгөөд 8 сард хаагдсан шүү дээ хэрэг. Тэгэхэд би юу яасан? Хэрэг хаалаа гэж давчтаал ингэхэд нөгөө оюун цэцэг прокурор тэгтлээ би хамгаалагч намайг чирж мэрж тэгж хиллээ гэж намайг чирж мэрж гарах гал тэрвэрж өргөж мөргөөл ингээл тэгсэн шүү дээ миний биеинд халтсан. Одоо энэ прокуроруудыг ер нь та дараа энэ хэргийг үнэн зөв шалгана гэдэгт итгэж байна уу? Итгэхгүй байна. Ер нь одоо би энэ чи бүхэл бүтэн 3 жил болж байгаа. 3 жилийн нүр үзэж байна. Би энэ хугацаанд маш их ядарч, маш их зүудэрч би хоолтой хоолгүй, унаагүй би очиж Төв аймгийн прокурор цагдаагийн газар очиж уулзтаа дуулж ингэж явсан. Одоо бол би эднийг харж чадахгүй байна. Нэрээ би бүр харамсаж байна. Ийм олон хүүхдээ алдчихад өнөөдөр би энэ прокурорын байгууллага, цагдаагийн байгууллагад найдаж, итгэж, ахиж би энэ хэргийг хэргийн юм шийдүүлээд өгөөч гэж бол хэлж чадахгүй. Би одоо Улаанбаатар хот руу шилжүүлж аммаар байна. Шилжүүлж өгөөч гэж би хүсэлт гаргамаар байна. Хаана гаргадгийн тэр газар нь гаргана. Та түрүүн ингэж ярьсан байсан. Тэр одоо осолд ороход хүргэсэн тэр хүмүүс ирээд надаас уучлал гуйцсан бол өөр шүү дээ. Танаас уучлал гуйгаагүй юм уу? Гуйгаагүй. Ер нь хэргийн газар дээр ер нь тэр хэрэг болол тэгэл зүгтаал байсан нүрээ нуугаал алгуулсан хэргийн газар дээрээс зүгтсэн тэр чигээрээ зүгтаал тэгээ сая олдсон.
Ер нь тэгэл энэ хэрэг дээр яг тэр өдөр болсон усууд ер нь өгсөн хуулдсан би энэ одоо тэгж харддаггүй шүү дээ. Угаа нийлүүлээд ингээд цөмөр яг л одоо ингээд манай хүүхдийг л одоо өөрөө нэгдүгээр игнээс хурж ирэл ингээд өөрөө гүцэд төрүүлээл ингээд өөрөө ингээд ишгөө очол мөргөл өөрөө онхолдож унаад шатцсан гэж ингэж миний өнгөрсөн охиныг өнөөдөр бүр ингээд өстой нэр гүтгэж яад нь би өөртөө харамсч гомдож чинь энэ хүмүүст. Өстой бүгдээрээ нийлжсэн энэ машин дотор сууж байсан ах トゥ хамаатан садан энэ одоо 0116 уйна улсын дугаартаа ланд 200 машин сууж байсан нөгөө хүмүүс бүгдээрээ тэгж нийлж цэцэг шагнартаа бас ам хуйлдаж ингэж миний хүүхдийг гүтгэж одоо өнгөрсөн он ингэж одоо хилст хэрэгд ургааж байгаа. Би ямар ч гэсэн хүүхдээ энэ хилст хэрэгээс би өнгөрцөн ч гэсэн өөр хүүхдээ би гаргаж авмаар байна. Тэр прокурорууд цагдаа нар одоо тантай зөв бусаар харьцдаг гэдэг юм. 7-гийн 7 хүнээ алдсан их хүн явж байгаа. Тэд нар хүн гэж үзэхгүй нөө. 7-гийн 7 хүний Монгол хүний амнаас үнэгүй юм уу? Үнэгүй үдээд нэ одоо энэ хүний амнаас ч үнэгүйцсэн юм байна. Манай одоо энэ хуулийн байгууллага одоо энэ цагдаагийн байгууллага прокурор одоо энэ хэрэг шийдэж байгаа хүмүүс чинь хүний амь үнэгүй хэрэг хийсэн хүмүүс нь одоо үн цэнтэй болцсон. Зогтсон хүмүүс нь үн цэнтэй болсон тэр нүдэнд нь тэгж харагддаг юм байна. Бид нар бол өнөөдөр бол ёстой үн цэнгүй ер нь нэг яаж ин хэдэн хүүхэд чинь яаж ч гэж асуухгүй. Бараг л ер нь миний хүүхдүүд ярьдгүй шүү дээ. 7 хүн нас орсон 7 хүмүүс ингэж нас орсон. 2 машин яриад л өнөөдөр хэргийг хаана гээл тэгээ хаачхаараа нөгөө жолоочуудыг чинь юу яа хэрэгсэхгүй болгоод шижигтэн гэж оруулна нэг бол тэг гэрч гин нэг бол нэхэмжлэгч гин ингээл олон янзаар ингээл нөгөө хохирогч хүмүүсийг зөгцсөн жолооч болооч тэгж оруулаад байх юм. Энэ прокурор цагдаагийн байгууллага ингэж хүүгээд байх юм. Би бүрөөсөө ойлгохгүй нэгдүгээр ангийн хүүхдээс 7 дор юм хийж ийн л гэж бодож байна. Ийм төрд ийм хүмүүс ажилддаг юм уу? Энэ альба прокурорд маш их гомдож байна. Би энэ альба прокурор ч одоо өстой нэрээ дандаа гарын үсгээ зурна. Дандаа энэ хэрэг дээр одоо энэ толгойлж ажиллаж байна гэж би бодож байгаа ер нь. Дандаа энэ альба прокурорын одоо гарын үсгэлд одоо миний энэ цүнхээр дүүрэн битгий шүү дээ. Яагаад юу гар үсэг? Энэ одоо хэргийг л одоо ингээл хэрэгсэхгүй болгож байна. Ер нь энийг одоо шүүе гэж бодохгүй байна. Би одоо альма прокурорд нэг орж уулзч байсан. 18 онд орж уулзсан байгаа. Тэгэхэд өнөөдөр надыг ёс усгүй харьцаж илээ. За энэ одоо нэг 7 хүнийхээ амь насыг нэхэж орж ирж гэсэн маягтайгаар би орж ирээд нэг ядарсан нэг 7 хүний амь насны хохирол гарцсан хүн орж ирж гинэ гэд би ингэхэд надаас хохирлаа барагдуулах гэж юм уу? Энэ одоо юу нэгч орж ирж гинэ үү? Надаас хохирлаа нэхэж орж ирж байна. Одоо хохирлаа барагдуулах гэж байна. Алаа бичээрэй, портал хөдлөөрөө бичлэг хийгээрэй гэд намайг тэгж. Би урдаас нь хэлсэн. Та хуулийн хүн өнөөдөр ядарсан өнөөдөр өөр хүүхдээ алдчихсан энэ их хүнийг өнөөдөр ингэж явж явахт чинь та ямар хуулиараа ойлгох тэр хуулиараа ойлгоо. Өнөөдөр би танд 7 хүний амь насны хэргийг өнөөдөр энэ автын аваарыг өнөөдөр ямар юугаар ингэ шийдвэрлээд өнөөдөр хэргийг хаагаад байгаа юм бэ гэж энийг санаа сэтгэл гаргаж өгөөч гэж би орж байгаа. Тийм л юм хөсч орж ирсэн. Тэгэхэд намайг бол тэгжил харьцах юм байл. Таны талигаа жоохон хэдэн настай байсан? 24-тэй. Хүүхэд нь 3 настай, 4 настай. Худуудтайгаа хамт явж байсан юм байна тий. Манай худууд хадам ээжтэйгээ, хадам аавтайгаа, хадам ихчтэйгээ 3 сартаа манцуутай хүүхэдтэй гэд олуулаа явжсэн. Одоо тэгэхээр танаа хүргэж бол хэдэн настай хүн байх вэ? Манай хүргээ одоо нэг дөнгөж нэг 30 л гарчихсан дээ. 31 2 мартал. 7-гийн 7 хүний амь насны нэхэл гэдэг маш хатуу шүү дээ. Та ер нь шүн бүтэн ойртой хонч чадчихэв үү? Би бол өстой бүтэн ойртой хонохгүй байна. Одоо би энэ бүр эхлээд ингээд өнгөрлөөгөө сэтгэл санаагаар хямраад шоконд орсон байсан. Араас нь ингээд гүйцэлтэй үр хүүхдийн одоо өстой үр хүүхдүүд миний
санаа сэтгэл нь ирж илгэн дээр наалтчаад өөрснөө ирж нөгөө үр хөг ачтай юмэр нэнгэрт минь наалтчаад энэ хэргийн төлөө би нэрээ уухгүй явж зүтгэж нэрээ үр хөгтийнхаа тэнгэр дээрээс бурхан дээрээс харж штэ ээж имээ минь яваач имээ минь ийм болцсон байж тэгээд ингээд энэ хүүхдийн зүүн бэлгээр нэгж яхад энэ хүмүүс өнөөдөр намайг бүр өстө нэрээ орох газаргүй болгож байгаа байхгүй юу ингэж би бүтэн ингэж 2 жил 3 жил энэ үр үүсэндээ бол өстө нэрээ би өстө энэ прокурорын байгууллага цагдаагийн байгууллагад маш их гомдоод одоо бүр өнөөдөр ингэж сууж байгаа байхгүй үнэн мөрийн төлөө дуурай гэж бод сууж байна. Өнөөдөр би хэдэн хүүхдээ алдсан ч гэсэн миний ард нөгөө ард иргэд одоо өчнөө олоо ээж өөдөж надтай хамт шимширж сэтгэл санаа нь өмөрч сууж байгаа гэж бодож байна. Би энэ прокурорын тогтоол уншиж байгааг сони юм олж үзлээ л дээ. Toyota Land Cruiser маркийн 0116 УНА улсын дугаартай автомашин гэдэг чинь эсрэг урсгалаас нөгөө машиныг өнхөрж явахад ирж мөргсөн жолооч тийм үү? Энэ хүн хэргийн газар П Бацайхны тархин тус газар нь дорцоовор зохиж хүнд гэмтэл учруулсан гэх юм. Энэ Бацайхан гэж хэм бэ? Бацайхан гэж миний төрсөн ах л да. Энэ тэгээд нөгөө хэрэг болсон шүн тэгэхээр одоо нөгөө машины жолооч нь танаа ахыг зодж исэн юм болж байна. Тий. Тэр яагаад тэр 7 хүн асуурчаад байхад яагаад тэр хүний ахыг зодж идэв шүн дорцоовор машины дорцоовор тархинд нь бүр хүнд гэмтэл учруулсан гэж. Тэр нөгөө юу яасан бэ лээ? Дугаагаас олж исэн юм бид нарыг нөгөө буцаацсан байл л да. Би ч бас мэдхээ үйсэн. Тэгэд буцаацсан байсан чинь нөгөө өөрснөө ингээд буцах гад хот руу буцах гад ингэжсэн чинь тэр 200 дугаагаас олж исэн гинэ ачигч машин ирчихсэн. Тэгээд дугаагаас солихоор нь ингэж дугааг муу солихгүй энэ одоо шинжилгээ дүгэлтэнд одоо энэ чигээр нь байгаагаар нь оруулаа гэсэн. Тэгтэл одоо үздэг нь үзээд шалгацсан чи мэддэг юм уу гэд. Тэгээд ингээд муудалцсан байгаа. Муудалцаа. Тэгэнгүүтээ тэгээд 7-ыг нь алдсан юм чи 8 болгоод алдчихъя гэд ингээд дорцоов нь тэр нөгөө дугуй янзалж байсан дорцоов нь төмрөөр толгоо хэсэг дух хэсэг газар нь цохоод тэгээд цус алдаад тэгээд дөргөн дуудаад цагдаа дуудаад тэгээ цагдаа ирсэн гэдгийг ирээд араас нь хөөгөөд явдгийг тэд нар станад суугаа зогтсон гинлээ. Тэгээд араас нь хөөгөөд явсан. Тэгэхээр манай ах чинь нөгөө нэг ууган цэцэг байцаагч тэр шөнөө тэгээд оюулсан шүү дээ. Гэмтлийн эмдэг дээр оюулна очиж оюулаад тэгээд нөгөө энэ ууган цэцэг байцаагт өгтөө хэлсэн байна л дээ. Одоо ингэж ийм болсон гэд ингээд ингэсэн чинь тэр 200-ын жолооч өнөөдөр машин тэргээ төлүүлээгүй бол төлүүлээгүй гэх юм байна. Төлүүлэхгүй гэх юм байна лээ. Тэгээгүй нь их юм. Та нар өнөөдөр тэр 200-ын жолоочийн машиныг төлөөлгүүдээр өнөөдөр юу яалаа гэж байна. Тийм харин жадстай гэж байна. Тархиа хага зохиолоод өнгөрсөн их юм. Лаандны төлбөр төлөөгүй. Тэгээд дээрээс нь 7 хүний амь насыг өдрөөс огт тоохгүй байгаа хэрэг. Харин тий. Үгүй энийг одоо ингээд цагтаа магдаад өгөөд гомдол гаргахгүй яасан юм. Тэгээ уулзалт нөгөө хэлэхгүй юу очиад нөгөө өргөдөл гомдол санал өгдөө. Тэгээ хүлээж аваагүй ойш яагаа хүлээж аваагүй. Тэгээд өчнөө 7 хүний алдсан хүн чинь тэгээд яадгийн тарих толгоондоо цохиулчихсан хүн чинь юм мартаад ингээд тэр хугацаа алдчих шүү бас. Энэ ямар дээрлэх хүмүүс вэ? Энэ ландн дотор энэ Баатар сүрэнгийн барьж явсан 0116 УНА улсын дугаартай машин дотор цагдаагийнхан сууж явсан гэж үнэн үү? Үнэн. Цагдаагийнхан замын цагдаагийнхан гэсэн тийм үү? Өвөрхангай аймгийн замын цагдаагийн замын ахлах зохицуулагч инх болд гэдэг хүн их сууж явсан байл. Эхнэр нь болохоор анх чимэг гээд цагдаагийн ерөнхий газрын нягтлан цагдаагийн дэм ерөнхий газрын ерөнхий нэгтлэн бодгч юм билээ. Их л дээрлэх хүмүүс юм а тий. Хүнийг шууд тэгэж барьж аваад ууй гашууд автагдсан хүмүүсийг зодж идэг тийм монгол хүн байхгүй юм чинь. Одоо прокурорын тэгээ одоо энэ чинь энэ цагдаагийн хүмүүс одоо ингэж явахаар одоо энэ хэрэг ингэж шийдэгдэхээ байждаг. Энэ цагдаагийн хүмүүс би одоо ингэж орж өгсөн хувилдсан одоо энэ санаа сэтгэлээ нийлүүлсэн дандаа энэ нөгөө цаад одоо энэ одоо инх бод гэдэг чинь одоо энэ юуны одоо сая хэрэг хаагдахад одоо байцаалт өгчөөд өөрөө тэгээд нэхэмжлэгчээр ороод энэ ууган цэцэг чинь нэхэмжлэгчээр ороод инх болд нэхэмжлэгчээр ороод цагдаа нар нь тий ингээд хэрэг хаагдсан байна.
одоо сая 8 сарын 9-ний хэргийг тэгж хаасан байна. Миний өнгөрсөн охин дээр өнөөдөр 2 жил хэрэг нэгэд. Тэгэд энэ өнөөдөр миний охин дээр хийсэн нээсэн хэрэгийнхаа зүйл ангийг солихгүй энэ шижигтэн гэж Баатар сүрэн дээр нэг оруулаад шижигтэн гэж цэцэг шагнартаар нэг оруулаад тэгжээс нэг гэрч болгоол хооронд нь гэрч болгоол Баатар сүрэнг өөрөө өөрт нь гэрч болгоол цэцэг шагнартыг өөрөө өөрт нь гэрч болгоод ингээд хэрэг шийдэхээ энэ одоо би одоо энэ хууль мөлийг одоо сохор бийж баг хараад одоо ойлгож индэ гэж бодож байна. Тэгэхэд энэ ийм л хүмүүс ажиллаж байна. Ийм л хүмүүс өнөөдөр төрд ажиллаж байна. Ийм л хүмүүс өнөөдөр ард иргэдэг өнөөдөр дарангуулж байна гэж байна. Дараагийн нөгөө цэцэг шагдрын өмгөөлөгч одоо тэр нөгөө 1 жил цугтаад баригдсан этгээд биш цэцэг шагдар гэдэг чинь. Тэр нөхрийн өмгөөлөгч нь Алтан цэцэг гэж хүн байт юм байна тийм үү? А тэр хүн бас л таныг доромжилж барьсан гэж одоо үнэн үү? Өмгөөлөгч хүн байж ш тэгж болдог. Энэ цэцэг шагдрыг нөгөө олоод нөгөө ахин хэргийн газар дээр ахин үзлэг хийх гээд 3 сарын 26-нд ахин үзлэг хийж байгаа байхгүй юу? А тэгэхэд нөгөө би тэр Баатар сүрэн жолооч бас оччихсан. Цэцэг шагдар бас жолооч бас оччихсан. А тэгээ энэ удаа уг нь очих ёсгүй л усууд л та хэргийн газар одоо тэн дээр гэрч паркор хохирогчл байх хэвээр энэ шижигтэнгүүд одоо яагаад очдгийг мэдэхгүй би ойлгохгүй. А тэгэнгүүтээ энэ нөгөө хин альма паркор нь алтан цэцэг паркор нь би ингэж асуухгүй юу? Тэр Баатар сүрэн чи Баатар сүрэн жолооч мөн үү гэд асууж байгаа юм. Тэгэхээр л тэр алтан цэцэг паркор чи ер нь таньж мэдхгүй хүнийг асуудаг хин цэцэг өмгөөлөгч үү? А тий алтан цэцэг өмгөөлөгч чинь таньж мэдхгүй хүнийг чи асуудаг өнөөдөр нэр усыг асуулаа. Чи бити баашлаад те. Чи тэгж баашлахгүй шүү гэж намайг бүр өстө нэрэ бүхэл бүтэн 7 хүн алдсан байж илэг зүрх рүү ингэж хилээ зогсож ивэл яг хөө тэр алтан цэцэг. Тэр өмгөөлөгч тийм их нөлөөтэй хүн юм уу? Тэгээд энэ цэцэг шагдрын аав нь өнгөрцөн шүү. Одоо энэ юм чамаас олж өнгөрсөн шүү. Гэл тэр цэцэг шагдрын аавынх нь 8 насыг надаас нэгч. Би одоо бүр өстө тэрийг юу өмгөөлөд байгаа юм. Тэр одоо тэнд очичоод яаж байгаа юм. Тэр нөлөөтэй хүн байна гэж наад хүн чинь. Их нөлөөтэй их том манай намайг дээрлэгч тэнд хэргийн газар хийсэн бичлэгийг бүгдийг нь устгалаа. Оюун цэцэг паркордоо нийлээд тэнд би бичлэг хийсэн байхгүй юу? За одоо гомдлын мөрөөс нэг энэ хэрэг дээр ер нь бичлэг байдгүй юм байна лээ. Ер нь анх хэрэг дээр бичлэг уг нь одоо бичлэг байх ёстой, камер шүүх ёстой тэг байдгүй байхгүй юу? Энэ хэрэг дээр ер нь эхнээсээ ажилласан цагдаагийн бүрэлдэхүүнүүд ер нь энийг бүдгэрүүлсэн. А тийм болоод би бичлэг хийхгүй юу? Бичлэг хийсэн чинь хөөстө бүгдээр дайрал устгах гэсээр ал устгаал дараа нь тэгээд юу ч бичиж авсан байхгүй нэг хөл гараа ингээд устгах дуусныхаа дараа ажил нөгөө дүгэлдээ явуулж байгаа юм. Тэгээд дараа нь болсон чинь нөгөө нэг дүгэлдээ явуулаад дуусгаар оройн ингээд явах гэсэн чинь цэцэг шагдар нэрж машины хаалганаас барьчаал өмгөөлөгч нь машины хаалганаас барьчаал ардл машин зогсоочоод ингээд хэргийн газар ингээд дарамтлаад намайг тэгэл одоо тэр имарыг нь бодож аавн тэр одоо юуг нь одоо гар утсын бичлэгийн одоо камер аавн явуулахгүй гэл ингээд зогссон. Хоёр өмгөөлөгч хараа зогссон. Манай хоёр өмгөөлөгчийг бол дуурахгүй юм бэлээ. Дугаа ачигээ дугаалгачдгийг нэг нь болохоор чи одоо арх утсан юм уу хаашаа. Чи одоо ус мас уугаад чамааг одоо 103 дуудаад одоо дуудаад өглөө. Гэл ингээд загинчих юм байлээ. Тэгээд энэ их мэдлэлтэй хүн юм байлээ. Бүхнийг мэддэг, өдөртдөг юм байлээ. Энэ цагдаагийн албаны ажлыг одоо ер нь нэлээд өдөрчдөг хүн юм байлээ шүү дээ. За хоёулаа нэг хэсэгхэн завсарлаад тэгээд ярилцлага дахиад үргэлжлүүл. За цензургүй яриа нэвтрүүлэг үргэлжилж байгаа. За энэ одоо танаа хүмүүсийн сууж явсан машины зураг мөн үү? Мөн. Ийм болсон машинаас бол мэдээж амьд хүн бол үлдэхгүй байгаа байхгүй юу? Би энийг үзэгчдэд бүр харуулъя гэж боддог. Ийм болсон. А тэгээд ийм болсон машинаас ерөөс амьд хүлдэг. Гэхдээ тухайн үед бол яг хэрэг гарсны дараахан бол хүн амьд байсан юм билээ шүү дээ. Амь авраараа гэжсэн. Хүүхэд үс шатаад байна гэж хэлж ирсэн гэсэн нэг хүүхэд. Манай тэр эрэгтэй хүүхэд.
Тэгээд тухайн үед одоо түрүүний гэрчийн ярилцлагаар бол нэг юм ойлгосон. Тухайн үед тэр ослын үеэр тэр хавар зорчиж исэн иргэд машинтайгаа маш олон зогссон. Зарим нь гар утсаараа бичлэг хийсэн гэдэг. Тэр хүмүүсийн тэр гар утасны бичлэг байвал үнэн мөнийг тодруулахад их хэрэг болох юм биш үү? Харин тийм бараг 200-300-аад машин зогссон гэдгийг. Тэгээд зарим нь гар утсаараа бичлэг хийжсэн гэдгийг. Би тэгээд тэр гар утсаараа бичлэг хийжсэн хүмүүс байвал одоо энэ нэвтрүүлгийг үзэж байгаагийн хувьд надад тус олооч тэрийг авчирж өгөөч. Тэр нөгөө шишчээр бензинээ шишчээр явж исэн гэж байгаа шүү дээ. Тэр 200 гүцэд төрүүлсэн гэж байгаа. Тэр нэг гэрчи хийсэн байгаа. Тэр гэрчийг гүцэд төрүүлээд 120-тай явсан гэж байгаа. 100-аас 120 милийн уртаа. Тэгээд тэр бензинээ шишчээрийг гүцэд төрүүлсэн гэж. Тэгээд тэр бензинээ шишчээрийг гүцэд төрүүлээд түсгээд явцсан. Замын хажуу тал руу зам чөлөөлөө зогссон гэж байна. Тэр бол тэр бензинээ шишчээр бол сайн харсан байгаа байхгүй юу. Тэрийг бас одоо манай нэвтрүүлгийг үзчихвэл надад туслаад тэрийг харсан үзнэ хилээд өгөөч гэж би гуйж байна. 2016 оны 8 дугаар сарын 5-ны өдөр имэйлд орчимд болсон осол тий. Прус машин ландтай мөргөлдсөн байсан ослыг харсан үзсэн хүмүүс, бичлэг хийсэн хүмүүс байвал манай нэвтрүүлэгт болон танд хандаж болно тий. Тэгэх юм бол одоо хэргийн үнэн зөвийг олоход бол ихээхэн тус болох нэ. За та энэ хооронд хичнээн өмгөөлөгч ав. Би 4 өмгөөлөгч авсан. За 4 өмгөөлөгч маань хэр ажиллав? Яг ихэндээ ажилт юм аа. Тэгэл ерөнхийдөө тэгэл ер нь дундаасаа тэгэл нэг энэ миний санаанд нэг хүрдгүү штэ. Тэгэл хэрэг хаагдах болдог хуралдаа моралдаа гэл тэгэл манай өмгөөлөгчүүд чинь тийм ажилтаа гэл тэгэл хүсэлт номоо гаргаж лээд тэгээд нөгөө цаанаас нь тэгэл прокурорч яадаг юм уу тэгэл ер нь тэгэл хэрэг хаагддаг штэ. Би бол тий өмгөөлөгч юм чинь одоо энэ бүхэл бүтэн 7 хүний амнасыг одоо сайн өмгөөлөөд сайн шудраг өмгөөлнө, сайн мундаг өмгөөлнө гэж би өмгөөлөгч авч байгаа шүү дээ. Та төлбөр төлсөн үү өмгөөлөгчтэй? Өөрийнхөө чадлаар хэр хэмжээгээр төлбөр төлсөн. Боломжоор л юм гэрээгээ хийсэн дээ. Тэгээ одоо манай тэр би одоо энэ дээр ингэж хэлэхэд энэ Төв аймгийн прокурор одоо энэ хэргийг 16 онд 2 хааж байгаа байхгүй юу? Аваад 16 онд 3 сард хаачгаад тэгээд дахиад 3 сард 6 сард хааж байгаа. Энэ зөгцсөн цэцэг шагдрыг олоогүй, зөгцсөн шижигтэй жолоочийг олоогүй ээжэж яагаад ингэж хэрэг хааж байгаа юм бэ? Цэцэг шагдрыг олоогүй байхад хэрэг олоогүй ээжээд 2 хэрэг хааж байгаа байхгүй юу? Тэгээд би дараа нь авилгатай тэмцэх газар өгжээж цэцэг шагдар 3 одоо авилгатай тэмцэх газар цагдаагийн мөрдөн байцаа газар руу шилжүүлээд энэ одоо ийм ажилласан байна гэдгийг бас дүгнэлт гаргасан шүү дээ авилгатай тэмцэх газар. Тэгсний үндсэл дээрээс өнөөдөр тэр гэрч болох хүнээр таниулах үйл ажиллагаа хийж 17 оны 9 сарын 26-нд шилжүүлсэн байдгийн мөрдөн байцах газар руу 29-нд 17 оны 29-нд олсон байгаа. 23 өдрийн дотор болсон. Гэрчээр таниулах авилгатай тэмцэх газарт мэдэгдэж. Тий, авилгатай тэмцэх газар мэдэгжээ. Үүдэн дээр нь би одоо 7 хүнийхээ зургийг тавьжээж би ярилцлага хийсэн шүү дээ. Охинтойгоо. Тэгэхэд одоо тэр манай 3 хоногийн дотор. Тэрнээс өмнө Төв аймгийн прокурор олдгоо. Олохгүй угаас олохгүй гэд хэрэг хаацсан. Олохчгүй гэдэг. Тий, угаас. Манай прокурорууд цагдаагийн байгууллагууд онгойтой байна шүү дээ. Марк нь тодорхой, машиныхын дугаар тодорхой, харсан гэрч нь тодорхой, үйлдэл нь тодорхой. Энэ хэргийг одоо бүр өмгөөлөгчд одоо би нийлээд ер нь 5 сая төгрөгөл өгсөн байх та. Энэ хэргийг одоо өмгөөлж өгөөч гэд. 5 сая гаруй төгрөг өгсөн юм байна. Сүүлийн үед нэг юм анзаарагддаг болоод байгаа. Хүнд зовлон тохиолдохоор тэр зовлонгоос нь ингэж үт хорхоо шиг идэж одоо мөнгөчдөг. Тэрнээс нь мөнгө авдаг нэг юм бүхэл бүтэн хүн сүрэг нийгэм бий болчиход байна л да. Энэний нэг нь манай сэтгүүлчид юм шиг байна. Яагаад энэ яриа өрнсөн бэ гэвэл би таны хэвлэлийн баг хурал хийж байхад очисон, хэвлэлийн баг хуралд орчихсон. Тэгээд танд энэ нэвтрүүлэгт орох санал тавьсан. Тэр үед та надаас ингэж асуусан байхгүй юу?
Яана төлбөр мөнгөний одоо яах вэ? Хэдэн төгрөг төлөх вэ гингууд яг үндэ би гайхсан. Тэгэхээр манай сэтгүүлчид танаас мөнгө авсан уу? Би яг энэ хэргийг үнэн мөрөнд олуулчихъя гэд би ингээд хөөцөлдөд сэтгүүлчтэй хандсан шүү дээ. Сэтгүүлчд хандаад ингээд 2 сэтгүүлчд хандсан шүү дээ. Өөртөө ч одоо ингээд 3 сэтгүүлч болж байгаамаа. Тэгээд би 16 оноос хандаад тэгээд нэг сэтгүүлчд одоо ингээд одоо энэ зураг мураг гаргасан юм хийсэн шүү дээ бас. Энэ жолоочийг ч бас би олсон гэж бодож байгаа. Тэгээд энэ ихний сэтгүүлчд би өгсөн мөнгө. Хэдэн төгрөг өгсөн даа? Би сая гаруй төгрөг өгсөн. Тэр одоо тэгэл ажил төрлөө хий одоо энэ одоо зураг мураг одоо гаргана бас тэрүүндээ юу яаж байгаа гэл тэгэл би өгсөн байгаа. Хаана ажилда хэн гэдэг вэ? Их сурвалж агентлагийн нөгөө Шижир туяа гэд сэтгүүлч байгаа. Манай энэ хэргийг юу яасан? Их сурвалж жимэний Шижир туяа сая гаруй төгрөг авсан. За хэвлэлийн баг хурал хийлгэхэд чинь бас нэг сайт мөнгө авсан гэсэн. Тэр ямар сайт вэ? Тогцгийн нөгөөх хэдэн төгрөг авсан танаас? 400 мянган төгрөг. За манай сэтгүүлчтэй хэвлэлийн баг хурал үсрээд 150-аас 200 мянган төгрөг байдаг. 400 мянган төгрөг аваад ичгүй хэвлэлийн баг хурал хийлгэсэн туг эмэн. За их сурвалж эмэн сайтын Шижир туяа сая гаруй төгрөг авч хүний зовлон дээр мөнгө хийсэн байгаа байхгүй юу? Манай сэтгүүлчид ингээд альва нэг нийгмийн одоо энэ тэгэд энэ нөгөө дарангуйлагдаж ядарч байгаа. Болор нэгэд энэ сэтгүүлч нөгөөд цааш нөгөөд бас би бас хуулийн зөвлөх авсан. Тэгэл нэвтрэл хийж өгсөн тэрүүндээ л орсон байх гэж би бод. Тэр мөнгнүүд нь зарцуулагдсан байх гэж бодож байна. Юм хийж өгсөн би тэгээд тэгжил бодож байгаа шүү дээ. 7-гийн 7 хүн амь насаа алдаад зовж яваа энэ ээжээс мөнгө авахгүйгээр нэвтрүүлэг хийчих. Тим сэтгэл манай хэвлэлийнхэнд байхгүй л байгаа байхгүй. Сайн тэмдэглээд аваарай. Туг эмэн их сурвалж эмэний Шижир туяа гэдэг сэтгүүлч нар мөнгө авсан байна. Та хэвлэлийн баг хурал хийхэд Монгол Ньюс агентлагт 200 мянган төгрөг төлсөн байлээ. Би Монгол Ньюс агентлагаас асуусан. Гэтэл 400 мянган төгрөгийг юунд зарцуулсан ойлгомжгүй. Уу ер нь мөнгө авах ёстой юм уу сэтгүүлчтэй? Ичээд байгаа байхгүй юу? Яагаад үнний төлөө явхад мөнгө авах ёстой гэж? Яагаад тань шиг ингэж энэ нийгэмд дадлагдж байгаа прокурор цагдаагийнхны хүчин тавтагж байгаа энэ хүнээс мөнгө авах ёстой юм гэж? Би мэрэгжил нэгтүүдийнхээ өмнөөс ичээд байгаа. Тийм учраас энэ асуудлыг олонний өмнө ил тавьж байгаа юм л да. Одоо та ямар өмгөөлөгчтэй байгаа? Бас танаас мөнгө авж байгаа юу? Сүүлийн өмгөөлөгч үү? Нэрийн одоо 2 өмгөөлөгч авсан шүү дээ би. Та нэрийг хэлмээргүй байвал хэлэхгүй байж болно уу? Заавал би өмгөөлөгчийн нэрийг дурдмааргүй байна. Дахиад л их өндөр үнэтэй авж байгаа юм шүү дээ л гэж санаа зовоод байгаа. Яг 10 сая гэж байгаа. Тэгэл би бас мөнгө төгрөг муута 6 сая гээл тэгэл 3 сая нөгчөөл 3 сая хэрэг юу хахаар өгнө гэд гэрээгээ хийсэн байх шүү дээ. Тэгэл өгч чадаагүй л байгаа юм байна те. Гэтэл хэрэг хэрэгсэхгүй болчихлоо тийм үү? Хэрэгсэхгүй болчихж байгаа. Тэгээд яачих чааш шүү дээ. Тэгэхээр тэр өмгөөлөгч би 3 сая таны эрх ашигыг хамгаалж чадаагүй шүү дээ. За одоо та яая гэж бодож байна? За ингээд Төв аймгийн прокурор бол таны хэргийг үнэн зөв шийднэ гэдэгт та бол эргэлзэж байна гэж хэлсэн. Тэгэхээр би таныг эртээ Хэвлэлийн баг хурал дээрээс Монгол улсын ерөнхийлөгчд, улсын их хурлын даргад, хууль зүйн сайдад, хууль зүйн байнгын хороонд хандсан гэж сонссон. Та юунуудаа хүсэлтээ өгч гисэн үү? Өгцөө. Би бүр одоо өгөөд бас нэлээд удаж байна. Ямар нэгэн хариу өгсөн үү тань? Хөрс үхийн одоо засгийн газар одоо хөрс өх юуны одоо хариу өгсөн ерөнхий сайд ч хариу өгсөн хуралдсан. Тэгээд танаа энэ хэргийн юг одоо хүсэлтийг авч манайх ярилцж хуралдлаа. Одоо цагдаагийн ерөнхий газар руу 2% явууллаа. Нэг нь хохирогч тал руу өгөөрөө гэсэн байгаа. Тэгээд энэ ууган цэцгийг арга хэмжээ аав гэд манайх явуулж байна гэж надад хэлсэн. Уцаар хэлсэн. Би маш их баярлж байна. Тийм бас ямар ч гэсэн миний хүсэлтийг хүлээж аваад хариу өгөөд ингээд хөрөлсөх ерөнхийлөгч бас баярлж байна. Хөрөлсөх ерөнхий сайдтай. Засгийн газар ерөнхий сайд анхаарч байгаа бол бас та ерөөсөө сандрах хэрэг. Угаасаа одоо та бүхэн ярилцлага ингээд дуусж байна. Тэгэхээр та одоо хамгийн сүүлд
миний асуугаагүй юм уу эсвэл хэлхийг хүсэж байгаа тийм үг байвал та 50 сайхан хэлээрэй. Одоо юу? Тий, одоо ингээд нэвтрүүлэг дуусгах гэж байна. Тэгэхээр танд хэлье гэж бодож явсан хэлж амжаагүй үг байвал одоо та би одоо энэ нөгөө нэг хэргийн газар ажилласан одоо Шинбаатар гэдэг энэ Шинбаатар гэдэг эсхийн зураг гаргасан. Энэ эсхийн зураг гаргасан цагдаа ч н одоо 3 машин зурх байсныг 2 машин зураад тэгээд ноорог А цэгээс Б цэг авсан ноорог зураг одоо ингээд ноорог зураг гэд байгаа штэ. Тэрийгэ хуулахдаа гэрчгүүгээр хуулаад тэр дор нь устгасан гэсэн байдгийг. Би хэргийн газраас нэг ширхэг үүсч алгуулахгүй гэж боддог байхгүй юу. Тэгсэн чинь бүр энэ одоо хэргийн материалыг устгах гэсэн чи юу гэсэн үг вэ? Энэ одоо тэгээд энэ одоо энэ дүгэлд яг энэ эхэлж одоо энэ хүмүүс одоо дутуу дулмыг ажилласан. Тэгээд дутуу дулмыг ажиллаж чад одоо энэ хэргийг одоо шийдэхгүй байгаад энэ эхэлж ажилласан хүмүүс нь одоо энэ ууган цэцэг маш их Шинбаатар тий Шинбаатар Гомсоронжав гэд ингээд энэ Улаанбаатар хотын хяналтын прокурор Анхбаяр энэ Насанбат арга нь одоо өөрөө оцсон байдгийн хэрэг дээр тэгээд энэ Насанбат аргыг би бас одоо энэ хэрэг дээр очичоод одоо энэ Улаанбаатар хотын нааш орж ирэх камер болныг яагаад шалгаагүй юм бэ? Энэ хүн жолоожиг яагаад ингэж удаашруулав? Өнөөдөр бүтэн жил одоо нуугдуулав. Одоо яагаад хөдөө орон нутгийн цагдаа нарт ажилт нь хүндрэл учруулав? Энэ Насанбат дарга одоо яагаад энэ бүх энэ камер одоо камерчсан байж хат энэ цэцэг шагдар өнөөдөр дуудлага өгсөн гэж ядгийг эхнэртэйгээ. Тэгэд энэ одоо дуудлага өгсөн байж хат яагаад ингэж дуудлагаар нь хөөгд гаргаад ирж болоогүй юм? Одоо хэрнээ энэ алтан цэцэг прокурорын дуудлагын одоо энэ хоёр дуудлага өгсөн байна. Энийг одоо шүүлэгч гаргаж ирэх гэсэн боловч өнөөдөр Төв аймгийн прокурор нь боломжгүй гэсэн хариу өгсөн байлээ. Энэ хүний дуудлагыг яагаад нуу дарж байна? Тэгээд энэ өнөөдөр цагдаагийн энэ алтан цэцэг прокурор одоо энэ цагдаагийн энэ хүмүүсийг ер нь өдөрдөж чиглүүлж ажилддаг юм байна гэж би одоо ингэж шудраг биш юм байна. Бүхэл бүтэн 7 хүний амь насан дээр өнөөдөр нялхнаатай хүүхэд өнөөдөр 4 настайгаас 5 настай хүүхэд 3 сартаа манцуутай хүүхэд энэ бүгд явсаар идэл эмэгтэй хүний хувьд одоо их хүний хувьд одоо өөрөө үр удамгүй юм шиг ийм сонин зан гаргачаад хохирогч ээж энэ одоо бити баашлаараа гэж сууж яадаг энэ хуулинд байх асуудал уу? Би одоо энэ хүнд маш их гомдож байна. Харамсаж байна. За би одоо ингээд булгамаа энэ одоо мөнх баясгалан тий одоо мөнх баясгалан одоо энэ сэтгүүлчтэй одоо ингээд манай хэргийг одоо ингээд бас ингээд олон түмэнд ингээд өгч байгаад нь бас ярьж хэлж байгаад нь бас үнэн мөрийн төлөө явах гэж байгаад нь маш их баярлж байна танд. Үн төлбөргүй шүү дээ. Тий үн төлбөргүй ингээд зүтгэж одоо эн чинь одоо бас их цаваардсан их удаашрчихсан цаг хугацаа алдсан явах хүндээ танд бол хэцүү л юм дээр та энэ дээр одоо сэтгэл гаргаа сууж ин да гэж бодож байна би. Яг нь энэ бол сэтгүүлч хүн болгоны үүрэг. Тэгэхээр би энэ нэвтрүүлгээр одоо мэрэгжил нэгт найзуудтай тийм үнний төлөө ажилладаг бүх сэтгүүлч нарт уриалмаар байгаа байхгүй. 7 хүнээ алдаад Төв аймгийн прокурорт дарамтлуулаад нэр сүрээрээ хохироод байнгын дарамтанд байсан энэ хүмүүсийн төлөө ажиллаад тэр прокурор дээр нь очиод энэ хэргийг замхруулж байгаа хүмүүс дээр нь очиод хэдүүлээ хэдэн талаас нь сайхан сурвалжилж байгаа энэ хэргийн үнэн зөвийг олоход мань туслаач ээ энэ ээжэд туслаач ээ гэж уриалмаар байгаа. Ер нь уриалж байна. Миний уриалгыг хүлээж авах бах. Тэгэхээр та үнэн зөв ялна гэдэгт итэг. Заавал ялахын төлөө явах ёстой. Монгол улсын үндсэн хуулиар монгол хүний амь хэрвээ үнэтэй үнэлэгдэх ёстой юм бол энэ хэрэг заавал нэг тийш шийдэгдэх ёстой байхгүй. Тэгэхээр та ерөөсөө итгэлээ алдаж болохгүй. За би одоо энэ Төв аймгийн прокурор Инхмаа, Алимаа, Эрхэнбаяр, Оюун цэцэг энэ одоо ажилласан энэ хэрэг дээр цаг хугацаа алдаж ажилласан энэ прокуроруудыг одоо прокурорудаас би одоо татгалзаж Улаанбаатар хот руу энэ хэргийг шилжүүлж ирээ
гэсэн хүсэлтэй байна. Шалгуулмаар тийм Улаанбаатарт. Тэр нарийн шинжилгээ гаргадаг одоо 7 хүний бүрэлдэхүүнтэй шинжээч нь томилуулмаар байна. Тэр физикийн хууль мөлөөр нь яаж гаргадгийг тийм ээ. Өчнөө их энийг одоо нарийн задлаад үзэх юм бол одоо энэ их нарийн юм байгаа хөх гэж бодож байна. Мэрэгчсэн хүмүүст тэрүүгээр нь оруулмаар байна гэж бодож байна. Энэ одоо энэ Усын их хурлын гишүүн ерөнхийлөгч одоо эднэрт би хандсан эднэрийгээ би санаа сэтгэл гаргаж байна. Өнөөдөр энэ хэрэглээ одоо сайд тийм ээ их хурлын дарга анхаарал аваасаа гэж бодож байгаа байхгүй юу? Ер нь дурдах юм бол одоо нэлээд хэдэн хүмүүс төгсөндөө нэрийг тооцох юм бол одоо. За. За ингээд манай нэвтрүүлэг дуусах цаг болсон байна. За ингээд манай нэвтрүүлэг үүгээр өндөрлөж байна. За түрүүний мөнгө авсан сэтгүүлчид энэ ээж рүү дахиж устсаж ямар нэгэн байдлаар дарамтлах юм бол хуулийн байгууллагт хандан шүү. Өнөөдөр энэ хүнд дахиад нэг эмгэнэлтэй хэрэг тохиолдсон байгаа. Та нар хүнс юм бол ингээд орхичоорой гэж хэлье. За ингээд цензургүй яриа нэвтрүүлэг үүгээр өндөрлөж байна. Ирэх 7 хоногийн даваа гарагийн 21 цагта эргэн уулзтлаа. Баярлалаа. Хүн бол өрөөлийн нутагт хагас жаргаж өөрийн нутагтаа бүтэн жаргадаг гэдгийг ойлгох ёстой. Хөрөндөө та хайртай юу? Гэхдээ та ямар сонирм асуулт юм. Өрийн далбаа хүний газар хийж яхахыг хараад дил нулимс гардаг. Эх орныхоо төлөө хийж байгаа өчүүхэн бас нэг хэсэг юм болов уу гэж одоо би боддоо шүү дээ. 200 г авчихсан. Боловсрол гэдэг бол зүйл бол зөвхөн мэрэгжил эзэмшигтэй технэр хэмжигдэхгүй. Бурхан бүд та хүмүүсийг яаж авардаг вэ? Гараараа авардаг юмаа гэж үгт. Айдас тавиад аварчихгүй гэсэн. Муу юм хийчихлээ. Улам муу болт юм бэл. Хинэж таних санжийн баярлалаа. 2 жил болоод ажиллах гэж байгаа хүнтэй хэн өрсөлдөх? Сонгол монголч байхгүй болсон. Зэртэн ордгоо. Хэдв? Наадах чинь өсрөл 500 үстэй. Зарим шүүгчийн данс нь сая доллар байсан шүү дээ. Манай улсын хүндэт авилгачтай явах газаргүй болсон. Энэ авилгатай зэмлэн гэдэг чинь мөнгөтэй үнэтэй тэмцэж байгаа. Гэхдээ тэд нар хизээж бизнес, хувийн бизнес аж ахуй ажил хийж байгаагүй юм.